За хүүхэд бүхэн өөрийн мөрөлдөө. Түүндээ хүрэхийн тулд тэд маш ихээр хичээнгүйлж өдөр болгон хичээлээ давтаж, магадгүй спорт, урлагаанд давтаж түүндээ илүү сайжрахыг тэмүүлж байгаа. Гэтэл ингэж хичээсэн хүүхэд болгон амжилттай суралцаад бусдаасаа илүү манлайлаад явж чаддаг. Үүний цаана маш олон шалтгаан байгаа. Гэхдээ шинжлэх ухааны тархи судлалын хувьд бол хоёр л үндсэн шалтгаан байгаа. За нэгдүгээр хүүхэд өдөр суралцсан зүйлээ тархиндаа боловсруулж хадгалж чадахгүй байгаа. Эсвэл хоёрдугаарт тархиндаа боловсруулж хадгалсан зүйлээ эргүүлэн санаж түүнийгээ ямар нэгэн байдлаар үр ашигтай ашиглаж чадахгүй байгаа гэсэн л хоёр үндсэн шалтгаан байдаг. За тэгвэл үүнд хүргэдэг хүчин зүйлүүд нь юу вэ? За эдгээр хүчин зүйлүүд бол маш олон зүйлүүдийг хамруулан нэрлэж болох байх. Гэхдээ үүн дотроос хамгийн чухал хүчин зүйл бол нойр юм. За дутуу нойртой хүүхдүүд бол ой тогтоолтын процесс нь бүрэн сайн явагдаж чадахгүй учраас тухайн хүүхэд өдөр суралцсан зүйлээ маргааш нь эсвэл нөгөөдөр нь нэг л мэтгэд амархан мартчихсан эсвэл аль ерөөсөө тогтоогоогүй байдаг. Харин бүрэн сайн нойртой хүүхдүүд энэ ой санамжийн процесс нь маш сайн явагдаж илүү урт хугацааны ой тогтоолт үүсч зөвхөн ой тогтоолт үүсээс зогсохгүй түүнийгээ эргүүлэн маш зөвөр уялдаа хамаарлыг олж түүнийгээ зөв ашиглаж чаддаг. За тэгэхээр нойр хэрхэн ингэж ой тогтоолтын процесс нөлөөлөд байна гэдгийг тайлбарлахын тулд эхлээд хэдүүлээ ой тогтоолт гэж юу вэ? Хэрхэн явагддаг вэ? Талаар ярилцъя. За ой тогтоолт гэдэг нь маань үндсэндээ 3 үе шаттай. Гэхдээ ой тогтоолт явагдаж эхлэхийн тулд нэгдүгээр тухайн хүүхэд өөрөө тухайн суралцахыг хүссэн зүйлдээ анхаарал хандуулах хэрэгтэй. За анхаарал хандуулаад тухайн мэдээллийг тархиндаа хүлээж авахд тухайн тархи түүнийг өөрийнхөө хиппокампус гэж нэрлэгддэг тархиныхаа бүтэцтэй богино хугацааны ой тогтоолт болгож энкодинг буюу нэгэсний төрдөө хадгалж бүртгэж явдаг. За энэ бол ой тогтоолтын нэгдүгээр үе шат. За ингэж кодлож хадгалагдсан хиппокампуст хадгалагдсан энэхүү мэдээлэл маань цаашаага memory consolidation буюу илүү удаан хугацааны ой тогтоолт болж хадгалагдах хэрэгтэй байдаг. За энэ нэгэсний юу гэсэн үг вэ гэхээр тэр тархины гадаргын доор байх хиппокампусаас цаашаага их тархины бор гадаргууд руу зөөвөрлөгдөж илүү удаан хугацааны ой санамжид очиж хадгалагдана гэсэн үг. Харин ой тогтоолтын 3 дугаар үе шат нь юу вэ гэхээр тухайн удаан ой тогтоолтын сангаасаа тогтоосон мэдлэг санамжаа эргүүлэн ашиглаж санах явдал. Энийг retrieval буюу эргэн санах процессоо гэж нэрлэдэг. За тэгэхээр энгийнээр бол ой тогтоолт гэдэг нь эхлээд анхаарал төвлөрүүлээд тухайн мэдээллийг тархиндаа кодлж бүртгэх. Ингэхдээ хиппокампус гэдэг тархины бүтэцэд бүртгэх нь байна. За ингээд бүртгэсэн мэдээлэл маань богино хугацааны ой тогтоолт бөгөөд тэр нь цаашаага memory consolidation гэдэг 2 дугаар үе шатаар цаашаага тархины гадаргын хэсгүүдэд илүү удаан хугацааны ой тогтоолт болж хадгалагдах нь байна. Тэгээд үүнээсээ бидний эргэн санаж тухайн мэдлэгээ ашиглах буюу retrieval гэдэг 3 дугаар үе шаттаар ингэж ой тогтоолт маань 3 үе шатаас ингэж тогтдог байна. За тэгвэл нойр энэ ой тогтоолтын процесст хэрхэн нөлөөлөх талаар одоо ярилцъя. За нойр бол ой тогтоолтын 1-р үе шат болон 2-р үе шатад голчтон нөлөөлнө. Мэдээллээ кодлж авах, тэгээд кодлсон мэдээллээ цаашаа урт хугацааны санамжинд хадгалж авах тэр процесст илүү нөлөөлдөг гэсэн. За ялангуяа урт хугацааны ой тогтоолт болгож хадгалах процесст нойр маш чухал нөлөөтэй. За тэгэхээр ой тогтоолтын 2 дугаар үе шатанд буюу memory consolidation хэрхэн нойр нөлөөлөх талаар эхлээд ярилцъя. За өдрийн бүртгэж авсан мэдээллийг богино хугацааны ой санамж болгоод хиппокампус маань хадгалчихсан байна. Гэтэл тухайн хадгалсан мэдээллийг хүн унтаж байхдаа тархиндаа дахин боловсруулахдаа өдрийн яг суралцсан зүйлээ нэг удаагийн давтамжтай биш түүнийг 10-20 дахин илүү өндөр хурдтайгаар тархиндаа давтаж нэгэсний хэрвээ та бүтэн өгүүлбэр уншлаа гэхэд за зүгээр тоо байлаа гэхэд 1 2 гэсэн давтамжтайгаар ийм удаан хэмнэлтэйгээр суралцж байлаа гэж бодоход болохоор шөнө унтаж байхдаа бол түүнийг 1 2 1 2 1 2 гэд хавьгүй өндөр хурдтайгаар тархиндаа давтаж яадаг гэсэн.
Тэгэхээр ихэнх суралцах процесс яг үнэндээ унтаж байхад явагддаг гэсэн үг байна шүү дээ. За тэгвэл ингэж давтан тоглоулдаг үе нь өөрөө бас цаанаа учиртай. Хүний нойр өөрөө бас 4 үе шаттай. Гэхдээ эхний 2 үе шатыг хөнгөн нойр гэдээ үзчих юм бол 3 дугаар шат нь одоо гүн нойр. За тэгээд 4 дугаар үе шат нь нүдний түргэн хөдөлгөөнд нойр гэж байгаа. За гэтэл хүний тэр гүн нойр гэдэг одоо тархины удаан долгионд тэр үе нь болохоор хамгийн чухал одоо энэ memory consolidation-ыг явуулдаг нөгөө түрүүний хэлсэнчлэн 1 2 1 2 гэдэг зүйлийг 1 2 1 2 гэдээ маш хурднаар тархиндаа давтаж сурдаг. Тэгээд тэр сурсан мэдээлэл нь цаашаага их тархиныхаа гадар руу нөгөө удаан хугацааны ой санамж руугаа зөөвөрлөдөг. Ийм процесс. Тэгэхээр нойрны гүн нойр гэдэг хэсэг, гүн нойр гэдэг бол маш чухал байх нэ. За гэхдээ яг чухалдаа ямар одоо процессны илүү чухал вэ гэхээр facts буюу одоо баримтууд те тоо баримтууд эсвэл яг нөгөө нэр томьёо те тэр зүйлсүүдийг дээрээс нь болсон үйл явдал буюу одоо event гэж хэлдэг те болсон үйл явдлуудыг болохоор энэ гүн нойрны үе маань өдрийн нөгөө ганцхан сурсан зүйлийг чинь шинжэнгөө тархиндаа давтан тоглож таны тархинд хүүхдийн чинь тархинд ингэж удаан хугацааны ой тогтоол болон хадгалах болцоог олгодог гэсэн. За тэгвэл би яагаад заавал ингэж одоо зөвхөн тэр тоо баримт нэр томьёо эсвэл болсон үйл явдлыг энэ гүн нойр хариуцдаг гэж хэлээд байна вэ гэхээр нөгөө нойрны 4-р үе шатлах REM буюу нүдний түргэн хөдөлгөөнтэй нойр нь сэтгэл хөдлөлийн хувьд суралцсан юу хийж болох уу, болохгүй байх уу, ийм амьдралын туршлагуудыг болохоор энэ REM нойрны үедээ хүн тархиндаа бас давтан тоглуулж бас ой тогтоолт болгож хадгалдаг. Гэхдээ энэ ой тогтоолт болгож хадгалахдаа нэг онцлог нь юу вэ гэхээр энэ нь нөгөө зүүдэн нойр учраас яг ингэж өөрийнхөө зүйдтэй хольж амьдралд яаж хэрэглэж болох нь уу, яавал зөв байх уу, буруу байх уу, өмнөх туршлагатайгаа холбож нэгтгэж ингэж суралцдаг гэсэн. За тэгэхээр нойрны удаан хугацааны ой тогтоолтод хэрхэн нөлөөлдөг вэ гэдэг нь бол энэ гүн нойр болон нүдний түргэн хөдөлгөөнд нойроос маш их хамааралтай байдаг байна. Хэрвээ энэ гүн нойр болон нүдний түргэн хөдөлгөөнд нойрыг авахгүй бол тухайн ой тогтоолтод үүсэхгүй. Тэгэхээр нэгэсний хүүхэд тухайн тоо баримтуудыг чэйжлэхгүй. Тэгээд дээрэс нь амьдралын туршлагаа сэтгэл хөдлөлөө зөв хянаж удирдах чадахгүй тухайн болсон үйл явдлуудаас хэрхэн зөв сэтгэл хөдлөл үзүүлэхээ сайн суралцж чадахгүй байх нөхцөл байдал үүсдэг гэсэн. За тэгээд хэдүүлээ хэрхэн ой тогтоолт удаан хугацааны ой тогтоолт үүсгэхэд нойр нөлөөлөх талаар ярилцлаа. Тэгвэл ой тогтоолтын 1-р үеиштэнд хэрхэн нөлөөлөх талаар одоо ярилцъя. За яг үүндээ бидний нөгөө яриад байсан хиппокампус гэдэг богино хугацааны ой тогтоолт үүсгэдэг тархины бүтэц маань өөрөө маш бага санамжтай бүтэц. Тэгэхээр их хэмжээний мэдээллийг нэгдүгээр хадгалж чадахгүй гэсэн. Нэгэсний жижигхэн флаш драйв буюу USB-тэй адилхан гэсэн үг байхгүй юу? Та түүнд тодорхой хэмжээний мэдээллийг хадгалж болно. Нэг өдөр суралцсан зүйлийг хадгалж болно гэж ойлгож байна шүү дээ. Тэгэхээр тухайн флаш чинь нэгэсний ороод дүүрчихнэ. Тэгэхээр дүүрсэн флашыг заавал яах ёстой? Сулж ээж дараагийн мэдлэг орж ирэх ёстой шүү дээ. Тэгтэл бутуу нойртой байх юм бол тухайн нөгөө хиппокампусаас мэдээлэл чинь их тархины бор гадар руугаа зөөвөрлөгдөхгүй, удаан хугацааны ой тогтоолт болохгүй. Тэгэхээр хиппокампус буюу нөгөө богино хугацааны санамж маань хоосрохгүй. Тэгэхээр маргааш нь багтаамжинд дүүрсэн хиппокампус чинь ямар нэгэн мэдээллийг хүлээж авахгүй богино хугацааны ой тогтоолт ингээд мууддаг байна. За гэтэл богино хугацааны ой тогтоолтод нойрд ганцхан энэ механизмаар нөлөөлдөггүй. Дээрээс нь яаж нөлөөлдөг вэ гэхээр хүүхдийн анхаарал, хүний анхаарал төвлөрөлт бол маш олон тархины бүтцүүдээс хамааралтай байдаг. Гэхдээ үүнд хамгийн чухал нөлөөтэй байдаг нэг бүтц нь бол prefrontal cortex буюу өмнөд тухны дэлгэн гэдэг хэсэг байна. За тэгэхээр энэ хэсэг маань анхаарал чухал үүрэгтэй. Гэтэл нойр дутуу үед энэ хэсгийн үйл ажиллагаа бас алдагддаг. Тэгэхээр хүүхэд анхаарал нь төвлөрч чадахгүй. Гэтэл нөгөө ой тогтоолт явагдахын тулд хамгийн ихний суурь механизм нь юу байсан бэлээ? Анхаарал хандуулах байсан шүү дээ. Тэгэхээр нэгэнд анхаарлаа хандуулж чадахгүй хэдүүлээ ой тогтоолтын талаар бүр яриач хэрэггүй гэсэн үг байна шүү дээ. За ийм хоёр механизмаар ой тогтоолтын 1-р шатанд нойр нөлөөлдөг байна. За тэгэхээр та бүхэн тэр тархины
prefrontal cortex гэдэг те өнөө тархин духны дэлбэн гэдэг тэр хэсэг бол анхаарал төвлөртөнд чухал нөлөөтэй сонсож ойлгосон байна. Тэгвэл энэ нь бас нэг одоо маш чухал зүйлийн одоо сэдэв болдог. Тэр нь юу вэ гэхээр маш олон хүүхдүүд ADHD гэдэг одоо анхаарал дутмагшил хэд хөдөлгөөнт гэдэг эмгээр онцлогдож байгаа. Гэтэл эдгээр хүүхдүүдийн 65% орчим хувь нь болохоор нойр дутуу байдаг. Энэ нь бол нойр магадгүй энэ ADHD-д хүргэх хөтлөх эсвэл зүгээр нойр дутуу хүүхэд ADHD буюу анхаарал дутмагшил хэд хөдөлгөөнт эмгээр онцлогдоод байж болох талтай гэсэн үг. Тэгэхээр хүүхд чинь магадгүйс нойрон сайн аваад эхлэх юм бол тухайн хэд хөдөлгөөнт эмэг нь буураад илүү юмд анхаарал төвлөрөөд юмаа хийгээд эхлэж магадгүй гэсэн үг байна. За тэгэхээр ойлгох тулд нойр хэрхэн нөлөөлдөг вэ? За нэгдүгээр ойлгох толтын memory consolidation буюу мэдээлэл цааш урт хугацааны ойлгох тол болж хадгалах процесс маш чухал нөлөөтэй. Ингэхдээ хүүхд унтаж байхад тархиндаа өдрийн суралцсан хичээлээ нэг удаагийн хичээл байсан бол түүнийг тархиндаа 10-20 дахин давтаж маш хурднаар одоо 1 минутын хичээлийг 1 минутанд 20 дахин давтаж үздэг гэсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тухайн хүүхэд өдөр сурж байхаасаа илүү унтаж байхдаа хамгийн ихээр суралцж яадаг гэсэн. За тэгээд дараагийн чухал хэлхийг гэсэн зүйл маань юу байсан бэ гэхээр зөвхөн удаан хугацаанд хадгалах ойлгох толд үүсэхтэй биш. Дээрээс нь богино хугацааны ойлгох толд хүүхдийн анхаарал зэрэгт нойр бас чухал нөлөөтэй. Яагаад вэ гэхээр нэгдүгээр хүүхдийн богино хугацааны ой санамж дүүрчдэг. Бас нойргүй бол анхаарал хамгийн чухал үүрэгтэй тархины бүтэц бас үйл ажиллагааны алгадад ордог. Ингээд хүүхд анхаарлаа төвлөрүүлж чадахгүй сурахгүй. За тэгээд бас нэг хажуугаар нь хэлхийг хүссэн зүйл маань маш олон хүүхдүүд хөдөлгөөнд одоо хэд хөдөлгөөнт эмгэгтэй гэж онцлогддог. Гэхдээ үүний шалтгаан тэр зөвхөн нойр дутуугаасаа болоод ингэж хэд хөдөлгөөнт эмгээр онцлогдоод байж магадгүй. За тиймээс хүүхдийн нойр гэдэг бол маш чухал байдаг байх нь байна. За хэрвээ та хүүхдээ амжилттай суралцаад ямар нэгэн зүйлээр хичээлэхдээ түүнийг цаашид илүү үр дүнтэй суралцаад амжилттай яваасаа гэж бодож байгаа бол одооноос хүүхдийнхээ нойронд анхаарч эхлээрэй.